НТВ телевизийн редакц зөвхөн шүүмжлээд өнгөрдөг бус шийдэлд хүрдэг сэтгүүлзүүд уриалж нэгмөр нэвтрүүлгийг эсэргээсэн. Нэвтрүүлгийн баг 1 сар гаруй хугацаанд ажиллаж эхний төсөл буюу Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Дашчойлын эдийн урд хэсэгт үүсдэг замбраагүй нөхцөл байдлыг зэгцэллээ. Одоо заавал нэг нь ухарж иж гаргах юм биш. Одоо заавал гэж ухарж яаж байгаа. Өгөөд тийм. Уг нь хоёрыг нэтэлтэй. Тэгээд нэг игнэл ингээ машинаа тавьчихдаг. Энэ авиг хүүхдүүд зорчход аюулгүй тээврийн хэрэгсэл ороод өөдөөдөөсөө толдог гацаа байхгүй. Хаана машин яаж зогсох юм, ямар аюулгүй байдал хангагдах ёстой юм гэдгийг нь бүрэн зэгцэлж өгнө гэсэн. Нэвтрүүлгийн зүгээс нийслэлийн онцгой байдлын газартаа хамтран туршилт хийхэд тухайн орчны иргэд яаралтай үед тусламж авч чадхааргүй нөхцөл байдал байсан юм а. За энэ ингээд явган хүний зам руу давуулаа тавьсан. Хөрөмж холбоотой. За ингээд одоогоор яг зорилттой цэг дээр ирээд 3 минутлаа өнгөрч байна. Онцгой байдлын гал командын машинууд нэгмөр сурвалжлагын багтаа хамтраад туршилт хийсэн. Туршилтын хүрээнд одоо 200 м хороол дундах зам дотор 200 м-ийн зайг 20 гаруй минутанд туулсан. За ингээд цаашаа нэвт гарч чадахгүй одоо ухарж байна. Ийм л нөхцөл байдалтай байна. За энэ бол маш том эрсдэл. Бид нэр яг өнөөдөр аюул тулаагүй байгаа хэдий ч хэрвээ эрсдэл гарч аюул гарах юм бол маш том хохирол хүлээх хэмжээний ийм орчин нөхцөлд амьдарч байна гэсэн үг. Мэргэжлийн зураг төслийн хот байгуулалтын хүрээлэн компанийн тусламжтай зураг төсөв гаргасан боловч хит өндөр зардлаас үүдэн мөн иргэдийн оролцоо сул байсан учраас төрийн байгууллагуудад хүсэлт гаргаж тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн. Хайсыг тавьж тусглаа. За өөрөөр хэлэх юм бол одоо энэ Дашчойлын хийдийн өмнөх хэсэгт байгаа цаад аркаараа орж ирээд хоошоо нэг чигээ урсгалтай. Одоо энэ тэмдэг хүртэл нэг чигээ урсгалтай болж байгаа. За энэ Дашчойлын хийдээр үйлчлүүлэх байгаа иргэдийн хувьд бол цаатлаасаа орж ирээд эндээ яг миний зогсож байгаа энэ хэсэгтэр буцаж эргээд нөгөө талаараа гараа явна гэсэн үг. За өмнө нь бол одоо энэ нэгнэнд тэр чигээр машин тавьчихдаг байсан. За тийм учраас ганцхан зорчих хэсэгтэй. Ганцхан зорчих хэсэг нь буюу хоёр талаасаа орж ирж байгаа машинууд хоорондоо өөдөөдөөсөө тулаад ингээд зогсчдөг ийм нөхцөл байдал байсан нь бол одоо бүрэн шийдэгдлээ. За нэг хөндөгж байгаа асуудал нь бол зогсоолын асуудал. Оршин суугчид нь хаанаа зогсоолоо одоо машинаа тавих вэ гэдэг ийм асуудал бол мэдээж хөндөгдөж байгаа. Гэхдээ энэ бол одоо битүү одоо шавсан машин тавьсан хаагуур нь хүн явж байгаа, хаагуур нь хүүхэд явж байгаа нь мэддэхгүй ийм орчноосоо за дээрэс нь өөдөөдөөсөө тулаа зогсчдаг хэн нухархаа мэдэхгүй ийм одоо нөхцөл байдлаасаа бүрэн салж зэгцэрж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ хэсэгт дахиад өөдөөдөөсөө тулдаг ийм асуудлууд үүсгэж болж байна гэсэн үг. Нийслэлийн замын хөгжлийн газрын хийсэн судалгаагаар нэг мөр нэвтрүүлгийн хүрээнд хийсэн өөрчлөлт ойролцоох уулзууруудад 1-2% эерэг нөлөө үзүүлэх тооцоо гаргасан. Хэрвээ олон хэсэгт ийм өөрчлөлт хийвэл Улаанбаатар хотын замын ачаалалд эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм а.